Монгол улсын анхны ерөнхий сайд Төгс очрын намсрангийн нэрэмжит Уранга аймгийн Уян сумын ерөнхий боловсролын сургууль нь тэртех 1925 онд байгуулагдсан төдийгүй тус сургуулийн 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр Уян сумын Цэгдаргын тамгын газар иргэдийн төлөөлөгчдийн хурал болон сургуулийн захиргаа Уян сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл хамтран шатраатай олон ажлуудыг хийж хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ ч утгаараа Уранга аймгийн Уян сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн хамт олон төрлөх сургууль 90 жилээ гухдаж шашин урлагийн цэнгүүнийг 2015 дугаар оны 4-р сарын 19-ний өдөр Монголын үндэсний хасаа цэргэд зохион байгууллаа. Уранга аймгийн анхны сургууль болох Уян сумын ерөнхий боловсролын сургуулиас 90 жилийн түүхэн хугацаанд олон мянган сурагч төгсөгчд төрөн гарсан төдийгүй энэ л сургуулиас Монгол улсын гавьяад багш дөрөв төрөн гарсан бол олон зуун эрдэмтэн доктор, улс орондоо алдар цодоон дуудуулж ба урлаг спорт, улс төр, нийгмийн өндөр зэрэглэлийн олон мянган сайчууд, алдардан сууднууд төрөн гарсан нь түүхтэй. Тиймдээж Монголын үндэсний асаа зэрэгэд болсон Уян сумын ерөнхий боловсролын сургуулийн 90 жилийн шашин урлагийн цэнгүүнд үе үеийн төгсөгчд, тус сургууль суралцж байсан сурагчид Уян сумын сургуулиас амьдрал ажлын гараагаа эхэлж байсан хүмүүс өргөнөөр хүрэлцэн ирсэн байлаа. Шашин урлагийн цэнгүүний эхэнд Уян сумын сургуулийн үеийн төгсөгчд уулзалдаж бие биетэйгэн халуун дулаан яриа хөрнүүлж байсан төдийгүй Монголын үндэсний асаа зэргийн хойморц залсан Уян сумын шүтээндээ мөргөж адил савн өөрсдийн амь амьдрал үр хүүхдүүдийн ажил үйлсийг даатхан залбирэн мөргөж байлаа. За тэгэхээр бид бүхэн Уранга аймгийн Уян сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар одоо ажиллаж байсан Ахмад багш одоо ган хулаг багштайгаа уулзаад байна. Тэгээд таны өдрийн мэндийг хөргөн төвшүүлье. Тэгээд сургуулийн ойтой холбогдуулсан нэг сайхан шашин урлагийн арга хэмжээ болж байна. Энэ арга хэмжээний талаар ер нь одоо бас өөрөө ажиллаж байсан тэр үеийн талаар одоо бас ярихгүй. За баярлалаа. За энэ өдөр одоо халуун мэндийг та бүхэнд хүргэе. Энэ одоо бэлэгт сайн өдөр одоо төрөлх сургуулийн хэн одоо 90 жилийн ойг одоо өгтөж энэ одоо Улаанбаатар хотод бүх одоо уянчуудын одоо хамарсан шашин урлагийн цэнгүүн зохион байгаа явдал бол маш их сайхан болж байна. Энэ бол маш их зөв зүйтэй ажил. Ер нь эндээс одоо энэ сургуулийн одоо түүхийг тэмдэглэнэ гэдэг бол одоо бас нэг энэ цаг үед байгаа маш чухал ажлын нэг юм. Энэ Уян сумын ерөнхий боловсролын сургууль гэдэг бол Уранга аймгийн анхны сургууль. Тэр дотроо манай сургуулийн нэг онцлог бий. Энэ Уян сумын сургууль гэдэг энэ том эрдмийн өргөө энэ одоо их том байгууллага бол зөвхөн уянчуудыг биш ерөөсөн хан гөгшний Сайнаян хан аймгийн хан гөгшний гушууныхнийг Уянга, Батэлзий, Баян хонгорын наад хайрхандлоо нарийнтэл богдын энэ олон улсуудыг нэгэн үе сургаж байсан. Өөрөөр хэлбэл хан гөгшнийхний эрдмийн урхаа гэж нэрлэж болох том онцлогтой. За ингээд би энэ түүх сургуульд бас одоо 10 гаруй жил захирал хийсэн. Энэ хугацаанд бол одоо бас одоо их олон шавнар төрүүлж олон сайхан багш нар одоо ажиллаж амьдарч байсан. Ингээд одоо энд ажиллаж байсан, амьдарч байсан, энэ сургууль төгссөн, сурч байсан бүх улсуудын одоо төлөөлөгчид ер нь бүгд одоо энэ дээр ирчихсэн байж байна. Энд сэтгэл хангалуун байна. Энэ дээр одоо багшны сайхан одоо нэг сэтгэл дүүрэн одоо сэтгэл бас одоо үнэхээр шавнараа хараад үнэхээр одоо баярлдаг юм байна. Ингээд одоо та бүхнийг одоо ойгон сайхан өгтөж их олон бүтээлч ажил зохион байгуулаарай гэж одоо ерөөх байна. Та бүхэнд амжилт хүсье. За баярлалаа. За энэ өдрүүдэд манай Уранга аймгийн Уян сумын намсрын сайдын нэрэмжтэй ерөнхий боловсролын дунд сургуулийн үүсч байгуулагдсны 90 жилийн тохиож байна. За энэ ой арга хэмжээ хүрээнд бид Улаанбаатар хотод байгаа нутгийн зөвлөлийн санаачлаг гаргаж сургуулийнхаа ойд хандив өргөх юм одоо цэнгүүн концерт үйл ажиллагаа зохион байгуулж байна. За манай Уян сумын сургууль бол Монгол улсын ууган сургуулиудын нэг.
анх одоо байгуулагдаад идэвхтэй 90 жил болж байна. За манай сургууль бол Монгол улсын гавьяа төгс одоо 3 удаа төрсөн. За мөн одоо улс нийгмийн олон одоо алдартай зүтгэлнүүд төрөн гарсан ийм одоо алдартай сургууль байгаамаа. За миний үе тухайн үед бас одоо тус сургуулийн захирлаар ажиллаж байсан. Намайг ажиллаж байх үед зах зээлийн одоо эхний үед ажиллаж байхад бас нэлээд хүндрэл бэрхшээр гарч ирсэн ч гэсэн тухайн үеийн боловсролын талаар тавьж байсан зорилтыг хэрэгжүүлж багш хамт олонныхоо хүчийг дайчлан ингэж одоо ажиллаж байсандаа их талархад юм аа. За одоо тус сургууль бол уян сум маань ууган сургуулиас гадна 3 одоо ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль ажиллаж байна. За нийт нэг 10,000 түнтэй, за 3,000 төвөгтэй ийм одоо маш томоохон хэмжээний сургууль болж өргөжин ажиллаж байгаад одоо багш хүний хувьд маш их талархаж байна. За ингээд нийт сургуулийн төгсөгчд болон үе үеийн одоо сургууль удиржсэн захирлууд, сургалтын менежер, хичээлийн эрхлэгч, нийгмийн ажилтан, за мөн одоо сургуулийн үе үеийн төгсөгчд, сурагчид, за мөн төр захиргааны байгууллага, уян сумын засаг даргын тамгын газрын хамт олонд сургуульч үүс төгссөний 90 жилийн ой мэндийг дахин дэвшүүлж бүгдээрэндээ сайн сайхан бүгдээ хүсэн өрөөё. За баярлалаа. Өвранга аймгийн Уян сумын ерөнхий боловсролын сургуулийн 90 жилийн дурсамж хандвийн шашин урлагийн цэнгүүнийг үзэж сонирхоор Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа. Сурч боловсрож байгаа Уян сумын уугуул ард иргэд өргөнөөр хүрэлцэн ирсэн байлаа. Шашин урлагийн цэнгүүний албан ёсны нээлт 2015 оны 4-р сарын 19-ний өдрийн 14 цагт эхэлсэн бөгөөд шашин урлагийн цэнгүүнийг албан ёсоор нээж Уян сумын Улаанбаатар хотын нутгийн зөвлөлийн дарга Лас Долгорын Батаршах үг хэлсэн бол Уян сумын засаг дарга Баатар, сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Туул нар хорон цугулсан нутгийн төмөн олондоо хандаж мэнчилгээ дэвшүүлэн үг хэллээ. Харин үүний дараа Өвранга аймгийн Уян сумын Гандан Сэмплийн хийдийн лам нар болон Чойрын Дацсан хийдийн лам нар хурал ном хурсан юм а. Ажил амьдралын холбоотой тус сургуулийг төгссөн үе үеийн төгсөгчид сурагч та бүхнийхээ энэ өдрийн хаан амар хатан мэндийг эрмэлзэж Өвранга аймгийн Уян сумын Улаанбаатар хотын нутгийн зөвлөлөөс сургуулийнхаа түүхт 90 жилийн хугацаанд дурсамж шашин урлагийн арга хэмжээг зохион байгуулж байгаамаа. Ингээд энэхүү сайхан шашин урлагийн цэнгүүн албан ёсоор эхлэхэд бэлэн болсныг мэддэг таадаа хүлээн авна уу? Ингээд та бүхнийхээ өмнө тус арга хэмжээг гадна зохион байгуулж байгаа мөн энэ сайхан одоо цэнгүүн дээр урилгаар хүрсэн ирсэн эрхэм мөндөд зочин төлөөлөгчид сум орнотын одоо дарга нарыг хүндэтгэлтэйгээр уран залъя. Өвранга аймгийн Уян сумын Улаанбаатар хотын нутгийн зөвлөлийн дарга нутгийн буян группийн захирал Лас Долгорын Батаршах нарыг хүргэж байна. Өвранга аймгийн Уян сумын Улаанбаатар хотын нутгийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн Нацгийн даагч нарыг хүргэж байна. Өвранга аймгийн Уян сумын иргэдийн төлөөлөгчдийн борлын дарга Жанчвийн Ширүү дөрж. Өвранга аймгийн Уян сумын засаг дарга Туруу Давгийн Баатар. Өвранга аймгийн Уян сумын засаг дарга орлогч Улчулууны Ганбаатар. Өвранга аймгийн Уян сумын сайн аяхан төгсөгчийн намсрынгийн нэрмжит ерөнхий боловсролын сургуулийн захирал Тоогоогийн Туул. Тэгээд Өвранга аймгийн Уян сумын нутгийн зөвлөлөөс зохион байгуулж байгаа
энэхүү сайхан шашин урлагийн арга хэмжээг албан ёсоор нээж өгөх хэмээн Уранга аймгийн Уян сумын Улаанбаатар онцлог зөвлөлийн дарга Ластолорын Батар шиг та бүхний өмнө өрн залын авдраа халуун халамжтаар өгнөгөө. За энэ хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт оюутчууд болон бид бүхэндээ урлагийг хүлээж авсан эрхэм хүндэт зоч та бүхэндээ энэ өдрийн төмөн амгалан айлтан мэдчилье. Манай Уранга аймгийн Уян сумын Улаанбаатар нутгийн зөвлөлөөс зохион байгуулж байгаа шашин урлагийн хүндэтгэлийн цэнгүүд одоо хүрэлцэн ирсэн та бүхэндээ баяр хүргэе. Тэгээ энэ цэнгүүнийг зохион байгуулахад одоо бид нэр та бүхэний тусалцаа маш их байсан. Одоо бид нэр ахмадуудын хаалцыг хийсэн ахмадууд маань одоо энэ тоглолтыг шашин урлагийн тоглолтыг зохион байгуулахад одоо хөрөнгө хүчээр их сайхан тусалтай ахмадууд маань баярлалаа, бизнесийнхээ баярлалаа, бүх хүмүүстээ баярлснаа илэрхийлээд ингээд Уранга аймгийн Уян сумын сайн аян хаан төгсөгчийн намнан сүрэнгийн нэрэмжилт 12 жилийн сургуулийн хүндэтгэлийн шашин урлагийн цэнгүүд ээснийг мэдэгдэе. Таад баяр хүргэе. За албан ёсоор нээж өгсөн Уранга аймгийн Уян сумын Улаанбаатар нутгийн зөвлөлийн дарга Ластолорын Батар шиг танд баярлалаа. Ингээд энд хүрэлцэн ирсэн Уян сумын боогоо болоод хүрэлцэн ирсэн эрхэм зочид төлөөлөгчид Уян сумын ерөнхий боловсролын сургуулиас амьдрал гараа эхэлж байсан үеийн төгсөгчид сурагчид та бүхэндээ мэдчилгээ төвшүүлж өгөх хэмээн Уян сумын засаг дарга Түрэг давгийн Баатрийг та бүхний өмнө өрн залъя. Сайн байцгаана уу? Уранга аймгийн Уян суманд анхны сургууль байгуулагдсны 93 жилийн Уян сумын маань Монгол улсын анхны ерөнхий сайд сайн аяхан намын сүрэнгийн нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн 1-р сургуулийн 90 жилийн түүхэн ой зохион байгуулагдсан байгаа шашин урлагийн цэнгүүд хүрэлцэн ирсэн оюун нутгийн онгуул үеийн төгсөгчид Улаанбаатар хотод суугаа нутгийн ард иргэн та бүхнийхээ түмэн амгалан ирж хаврын дэргүүн сарын шинэ иргэний хаврын дунд сарын шинэ иргэний бэлгтэй сайн дашнтай өдрийн халуун мэндийг хүргье. За төрлөг нутаг Уян сум маань жилээчэд цэцэгнээ хөгжиж зон олны маань үйлсэя эгчтүүрэн сайхан яваалаа. Улаанбаатар хотод зохион байгуулагдж байгаа шашин урлагийн хандив илгүү тоглолтыг санаачлан зохион байгуулж Улаанбаатар хотод Уян сум байгуулсан Улаанбаатар хотод Уян сумын нутгийн зөвлөл тэргүүн багтаажих тэргүүлэгчид түүний дотроос онцгой идэвхтэй оролцож байгаа зохион байгуулж буй нарийн бичгийн дарга соёлын зохион шаргуунаар Гаваадаш тэргүүлэгч Дорцрын Чойдох сүрэн зохиол кино найруулагч Уу Шигүрэг та бүхэн болон нутгийн зөвлөлтийн нийт одоо болон та нартай баярлалаа туснаа илэрхийлж хүсэж байна. За тус цэнгүүнийг зохион байгуулахад хүрэн санхүүгээр ивент итгэж тусалсан аж ахуй нэгж байгууллагуудын бизнесмен иргэд та бүхэндээ их баярлалаа. Цэнгүүнийг туршлаг хэвлэл мэдээллийн байгууллага олон зэрэг продакшн Шигүрэг Балчин ТV нутгийн хөө мөнхтөр уянгийн мэдээ сонин та бүхэндээ бас баярлалаа. Энэхүү цэнгүү нутгийн гол шүтэнэ задлан ирж Улаанбаатар хотод орших зүсгтэн олондоо буйны өргөдөр ядаж номын хөр бүрдгэж сэтгэлийн нэм өргөж байгаа Уян сумын гандан цэвлэн хийдний хам даалам уургууд тойр дацгийн хам намнар та бүхэндээ баярлалаа. За баярлалаа. Одоо ингээд та бүхний өмнө Уранга аймгийн Уян сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Тогоохүүгийн туулыг өрж байна. За ингээд энэхүү хүндэтгэлийн цэнгүүнд хүрэлцэн ирсэн өврийн сайхан хангаатай Уянга нутагтай минь ажил амьдралын холбоотой та бүхэндээ хаврын адаг сарын шинэ нэгний дашнявтай бэлгэцэн өдрийн мэндийг өргөн төвшүүлье. Ингээд та бидний маань үе уламжлан суралцаж төгсөж ажиллаж ирсэн сургуулийн маань түүхт 90 жилийн ойг тохиолдуулан энэхүү шашин урлагийн хүндэтгэлийн цэнгүүдийг зохион байгуулж бид бүхнийг нутгийн шүтээндээ мөргөх мөн дөө хооронд баясан зэмгэх энэхүү боломжийг олгож өгсөн Батарших даргатай нутгийн зөвлөлийн хамт олон мөн сангийлаг тэргүүнтэй оюутан залуучуудын холбооныход баярлсан талархснаа илэрхийлье. Ингээд та бүхнийг удахгүй зуны дэлгэр цагт
Хүүхд ам баяраараа буюу 7 сарын 16, 17, 18-нд уулзалтаж дахин цогтой баярлалыг урьж байна. Урамгаймгийн оюун сүмийн гадна зэмлэг нийтийн ламдурмаар хүрэлцэн ирсэн байгаа. Өнөөдөр бас халуун талбарчлаар бас хүлээн авъя. Пабликом одоо Урамгай оюун сүмийн гадна зэмлэг нийтийн даахам намын багш төгс жаргал багшийн пабликом урьж байна. За өнөөдөр халуун талбарчлаар болон авъя. Биднээс одоо хотын шүлбэний садаалсан таавал хайцсан ба өнөөдөр бас бодолтой очиж байгаа хүмүүс байгаа. Өнөөдөр ингээд хамрынхаа намыг уншаад сонсоод хайцсан гэдэг нь хотынхаа одоо гадна зэмлэг нийтэд очсондоо нэг удаа ажиллах уу гэж бодож байна. Хангусын хаан аймгийн хангусын уулын гушууны ганц зэмлийн хийдийн нам хөвгөө бидэл энэ уян цэмэхэн уугуул суугуул энэ олон жил өндөрсөн одоогоор очиж байгаа үеийн олон улсууд Susukudega уулзаж байгаа байна. Тэгээ та нөхөд бүгдээрээ хэлээрээ төвлөрөө гэсэн. Сайхан амрын мөрцгож байна уу гэж мэдчихье. Яа ингээд манай гандан зэмлээ хийдийн одоо бид манай яг одоо нэлээд дээрвсэн ухшилтай том хэд байсан нэг бүгдээрээ мэдж байгаа. Энэ үнийг хураагдаад юу ч уусны мэднэ. Ингээд дахин цагаамрын сэргээд эднүүгээ 25 жил болжээ. Энэ хугацаанд яг ард түмнийг одоо өссөн ганц сумын бишээ дээр мушууны ард түмэнд үйлчилж эдээвэрлээ. Энэ хугацаанд яг таа бүхэнд нь очсон хүн ч байх, очоогүй хүн ч байх. Манай гандан зэмлээ хэд бол нэг 20 гаруй ламтай 2 дацантай манай Бацар хамбаа одоо нэг чойрын дацсан устан байгуулад ингээд 2 дацантай нөвөд ажиллагаа явуулж байна. Тэгээд энэ дээр бас та нөхдөд энэ одоо гандан зэмлээ хэд байна ингээд сайхан дэгдэж дээшж байгаа та нөхдөд минь ач тусалцаа юм аа. Тухайлбал одоо танай манай энэ орон нутгийн энэ нутгийн энэ Улаанбаатар суугаа нутгийн зөвлөлийн санаагаар одоо том одоо бурхан шүтэн аваач зал жишээгээр одоо том бизнесүүд их одоо хайнд туслаж манай биднийг дэмжиж байна та нөхдөд юм. Энэ дотроос би нэг онцлог нэг баяртай мэдээд болгоод энэ жил манай Апо компани захирал Сэнди Мямардч гэдэг хүн yani 80 сая төгрөгийн хөрөнгөөр гандан юм их сайхан болгож өгсөн. Одоо энэ сургуулийн одоо ойгоор очоор та нар үзэх байхаа. За ингээд бид бүхэн одоо та нөхдөд логоо уцаж ингэж сайхан номыг нээж өргөх гэж байгаа баяртай байна. Одоо та нартай бид бол одоо нутагтаа уншигддаг бүх сангуудаар 50 буян гişгэн дадлаг авна. Тэгээд бас одоо заслын намайг одоо унших болно. Тэгээд та нөхөд бид нар сая орж ирэх чинь тараас тараасан байгаа. Бид нар яг дадлаган дараа одоо дадлагаа хэлэхээр тариагаар аллаад буян гişгэн одоо төрөлд тогтоогод дадлагын сан хадгалах хэрэгтэй юм шүү. Тэгээд тэрний дараагаар бид нар яг урлагийн тоглолтын дундуур номоо уншаад дуусаад арчтаршна харамтайсан хойно та бүхэндээ айлтгаар хүртээрэй. За ингээд та бүхнийг энэ сайхан жишин урлагийн цэнгүүнд сайхан одоо давтай морилгыг урьж байна. За та бүхэндээ урт насанд удаан ярихыг хүсэн өрөөй. За ингээд номоо تقادم شرف Oh
За энэхүү уян сумын ерөнхий боловсролын сургуулийн 90 жилийн зориулсан шашин урлагийн цэнгүүнд хүрэлцэн ирж ном айлтсан лам нарын ном уншлаг дууссаны дараа уян сумын ерөнхий боловсролын сургуулийн 90 жилийн зориулан Улаанбаатар хотын нутгийн зөвлөлөөс зохион байгуулж байгаа шашин урлагийн цэнгүүний урлагийн тоглолт эхэллээ. За энэхүү урлагийн тоглолтод Монгол улсын урлаг соёлын нэрт маструуд хүрэлцэн ирж ая дуугаан өргөн барьсан юм а. Аймгийн уян сумын Улаанбаатар хотын нутгийн зөвлөлөөс зохион байгуулсан шашин урлагийн цэнгүүнийг зохион байгуулахад төрсөн нутаг төрлөг сургуулийн гэсэн чин сэтгэлтэй одон хүмүүс ханд өргөснийг үзэгч та бүхэндээ дуулахад таатай байна. Тухайлбал Өрөнгө аймгийн уян сумын Улаанбаатар хотын нутгийн зөвлөлийн дарга Батөршиг 3 сая 500 мянган төгрөг, хан Өрөнгө аймгийн уян сумын уугуул хан улдүргийн нэгдсэн эмнэлгийн дарга Пүрэв чулуун 3 сая 500 мянган төгрөг, уян сумын уугуул зооноос өвчин судлалын төвийн дарга доктор Цогодрах 2 сая 100 мянган төгрөг, Авмол компани захирал Мягмардорж 2 сая төгрөг, Төвч хайрхан хувьцаат компани захирал Аймгийн алдар туяаш Баатарын даваадорж 2 сая төгрөг, Сайхан тэнгис компани захирал Дэлгэр сайхан 2 сая төгрөг, Өрөнгө аймгийн уян сумын уугуул хөнгө атлетикийн дэлхийн аварга олон улсын хэмжээний мастер Цэрэн толгор 1 сая 100 мянган төгрөг, Өрөнгө аймгийн уян сумын уугуул хөдөлмөрийн сайд Чин зөргийн зөвлөх Загар цусам 1 сая төгрөг, Их нутгийн буян компани захирал Даваанруу 1 сая төгрөг, Контейнер хаус компани захирал Баяр Цэнгэл 1 сая төгрөг, БМБ компани захирал Бямсруу 1 сая төгрөг гээд олон 10 бизнесмэнүүд төрлөх сургуулийнхаа 90 жилийн ойн нэрэмжит шашин урлагийн цэнгүүнд хандив өргөснийг үзэгч та бүхэндээ дуулахад таатай байна. Түүнчлэн шашин урлагийн цэнгүүний үеэр уян сумын сургуулийг 1976 онд төгссөн 10 дугаар ангийн хамт олон сургуулийн нэг ангийг технологийн кабинет болгон тохижуулахын илэрхийлсэн бол уян сумын уугуул ардс намын улсын хурлын ажлын албаны дарга дэмжиг 10 сая төгрөг, бизнесмен төмөрчөдөр 1 сая төгрөг, уян сумын тайлган шаруу бүхий холбооны тэргүүн Баяр сайхан 1 сая төгрөгийг хандивлаж байгаагаа шашин урлагийн цэнгүүний үеэр мэдэгдэж хуран цугулсан төмөн олонд баярын мэндийг өргөн дэвшүүлж байлаа. За тэгэхээр өнөөдөр одоо уян сумын сургуулийн 90 жилийн зориулсан шашин урлагийн арга хэмжээ болж байна. Тэгээ таны хувьд одоо бас энэ сургуультай бас цаашгүй холбоотой хүн байгаа. Тэгээ ер нь одоо бас энэ сургуульд одоо сурч байсан тэр үеэр ярихгүй ер нь одоо хэдэн оны төгсөлтөө тийм ээ өнөөдрийн арга хэмжээний талаар одоо бас өөрийнхөө сэтгэлийг хуваалцахгүй та. За сайн байцгаана уу. Тэгээд өнөөдөр бас төрсөн нутаг төгссөн сургуулийн юм бас ай болох гад бид нэр энэ Улаанбаатар хотод цэнгүүн шашин урлагийн цэнгүүн хийж байна. За тэгээд 78 онд Цэрэн дөржигчтэй 8Б ингээд төгсчихлээ. За тэгээд сургууль маань өргөжин тэлдэд өнөөдөр одоо 2 3 10 жилтэй болоод ийм сайхан сургууль боллоо хөгдөж түүхэн ойгоо тэмдэглэж байна. Тэгээд 93 онд анагаах ухааны их сургууль төгсөөд хүний хэмж мэргэжлэр эрүүл мэндийн салбарт 20 хэдэн жил ажиллаж байна. Хэдийн орон нутаг орондоо ажиллаагүй ч гэсэн төрсөн нутаг одоо төгссөн сургуулийнхаа ач буйнаар өдөө зэрэгтэй явж байна. Тэгээд хаан улдгүй эрүүл мэндийн төвийн дараагаар одоо ажиллаж байгаадаа бас төгссөн сургуулийн ач буяа гавья гэж бахарж байна. Тэгээд энэ сайхан арга хэмжээг зохион байгуулж байгаа нутгийн зон олондоо нутгийн одоо удирдлагын хамт олондоо бас их баярлж байна. Өнөөдрийн арга хэмжээ маш сайхан өргөн дэлгэр болж байна. Тэгээд 100 бид нэр одоо энэ сайхан 90 жилийн яваа тэмдэглээд удахгүй уулзах юм байна. Энэ сайхан өргөн дэлгэр баяр болно гэж ойлгож байгаа. Тэгээд ерөнхийдөө сургууль маань их өргөжин тэлж, сум маань өргөжин тэлж, зон олон маань сэтгэл төнөөн байгаад бас их сайхан баяр болж байна. Тэгээд нийт одоо төгсөгчдөө үе үеийн төгсөгчдөө энэ сайхан өдрийн мэндийг хүргээд сургуулийнхаа одоо 90 жилийн яваагаар эргэн уулзахад ерөөдөө сэтгэж байна. Намраа зөөлөн бороонд сэтгэл ариусч байдаг. Намуухан бодрох засанд хорвоо ариусч байдаг. Нүүрс сууж явтан бүрэн цэвэрж байдаг. Нүгэл тогтох харахгүй миний их хором ариухан их хором. Таван мөнгөний солонгон нарны гэрлийг задаж байдаг. Таван хошуу малн ирээн тойроод бэлчиж байдаг. Тавын таван толгой хайрын учрал дуудаж мэдэх байдаг. Таньж мэдэж дуусшгүй миний их нутгийг уян гэж нэрлэдэг юм аа.
иргэдээ. Сайн байцгаана уу? Өсөж дэвжсэн сургуулийн минь оюуны төгсөгчд гинэ. Ингээд энэ үдшийн салхийг хагалж ая дугаан өргөнөө хэмээн уян сумын уугуул уртын дууч жанчивма барьчин юм мөнх баасан дөгөрсөр нарыгаан багталтайгаар өрн залж байна. Морин хуурч цагаар зүссэн. Соёл урлагийн их сургуулийн оюутан. Энэ сайхан өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлье. Ингээд та бүхэндээ бид бүхэн манай уян нутгийн сайхан дуу нэгэн сайхан шинэ уран бүтээл төрсөн байгаа. Ингээд домог түүхийн өлгийн нутаг хэмээх манай гавьяат даваад шахын маань шүлэг Монголын гавьяа жүжигчин тэр шахын маань аялгаа энэхүү сайхан дууг та бүхэндээ зориулъя. Алтан ургийн түүхээ игээмэргээд бүтээсэн хойрын аруу шүтээтэй шицийн дот мөнхөн сон эцсийн архаан химний хатаг намирсан уулын чин
Açılsın burgoni Uttun dersen orada Ola burke kılalasam Sandığım bin uşağıdan Oyun geçsin durmamda Okan gelsin onu Okan taksın beni Erdim bir sen harita Udim uyes sorgson Sen oyni kim unutar Uysi seni ırtasın Soğandı udunte Uyun uyde akılasın İçimlik За байцгаана уу та бүхэний салгууч мэндийг хүргэе. Өдрийн мэндийг хүргэе. Энэ дурсагч таах даасрал ирүүл хэмээн хамгийн сайн бүхнийг үсэн өрөөгөө Монгол ардын дуу овийн дуугаар аюулгүй бичлэг өгч байна. La
Алтар толгойг тойрсон шарга амгай хэнийтэл хатуурсан шарга ахин төрсөн дөө шарга хин закасыг таасан шарга тойр хуяны шарга зара тогруу хавтрын төл шарга төрийн наадмын төрөө шарга Эзний найдвар шарга унсан хүүхдийн урам шарга өөргө хэрэггүй баригдах шарга улсын наадмын төрөө шарга хоёр хуяны шарга зара тогруу хавтрын төл шарга төрийн наадмын төрөө шарга шарга унага цамцаа дэрвүүлэх хүүгийн шарга цайвар дэлтэй тоод шарга цагийг эзэлсэн хурдан шарга хоёр хуяны шарга зара тогруу хавтрын төл шарга төрийн наадмын төрөө шарга За Уянгсумын ерөнхий боловсролын сургуулийн түүх 90 жилээр зориулан зохион байгуулагдж байгаа дурсамж шашин урлагийн цэнгүүн дээр одоо бас Монгол Улсын нэрт одоо урлагийн мастерууд сая дугаан өргөжин барьж байна. Тэгээд эдгээр нэг бол Монгол Улсын соёлын төрөний ачин хөгжмийн зохиолч нурын одоо баасанд орчих маань байна. Тэгээд баасанд орчихтаа уулзж байна. Өнөөдрийн одоо тоглолтын талаар одоо сэтгэлээ хуваалцахгүй мөн одоо энэ сургуулийн одоо нийт төгсөгчд одоо бас баярын төрөхгүй да. Тэ баярлалаа бас би дуулж чадах чирлээ тэгээд зэрэл дүүрэн бас сайхан байна. Тэгээд сумынхаа сургуулийн ойд зориулж энэ тоглолтыг хүрэлж ирж байгаа үзэгчд бол одоо бас нэг тийм миний бодлоор бол нэг хандаа үргэж яах гэсэн нөхшөөдөө тий сайхан сэтгэл гаргаж ингэж. Тэгээ энэ хүрэлцэн ирсэн хүмүүст нь бол маш их баярлж байна. Тэгээ бас дээр нь энийг бас сэдий зохион байгуулж байгаа юм хамт олон бас маш их баярлж байна. Тоглолтоо сайхан болж байна. Үзэгчд олонтой ийм сайхан тоглолт болж байна. Тэгэхээр энэ Уянга сумын сургуулийн 90 жилийн зохион байгуулалт сайтай. Тийм сайхан болтгой. Тоглолт яг хэрэг болж байгаа. Зэрэглэх одоо хэр байна. Ер нь одоо соён нутгийн одоо хандивын тоглолт хэр болж байгаа нь бас олон одоо тоглолтын дээр олон одоо арга хэмжээнд дээр очисон өнөө үед бас сэтгэлээс авалцахгүй тий. За ер нь бол одоо хүн бүхэнд төрлөх нутаг тэр дундаа төрлөх нутгийн ой төрсөн тэнд өссөн хүмүүжсэн сургуулийн ой гэдэг бол одоо насан туршид үргэлж сэтгэл зүрхэнд нь уяатай явдаг ийм сайхан үйл байдаг л да. Тэгэхээр зэрэг энэ жил Уянга сумын маань төрлөх сум нутгийнхаа сургуулийн 90 жилийн ойн тохиож байгаа юм байна. Тэгээд Уянга сумын нийт ард иргэд тэр сургуулийг одоо төгссөн, сурсан, хүмүүжсэн бүх улсууд одоо энд хорон цугласан байна. Их сайхан халуун талаан сайхан байна. Ер нь бол одоо ийм сайхан үйлсийн төлөө бол сайхан сэтгэлээр эрцгээсэн байгаа. Тэр чанараараа их сайхан байна. Та бүхэнд маань зориулаад мэдлэгээ дэвшүүлээч гэсэн 2005 оны Уянга сумын 10 жилийг төгссөн ангийнхаа нийт хамт олонд Дулам цэргийнхын зүгээс та бүхэнд аз жаргал эрүүл мэндийг хүсэнгэрэж за одоо миний дуулах байгаа уран бүтээлийг та бүхэндээ зориулж байгаа юм шүү. Хүлээн авна уу? Ингээд та бүхэндээ Монгол Улсын урлагийн гавьяа цэцгэлтэй цэцэрлэгийн хөгжмөл тавг цэргийн шүлэг баясгалантай сайхан хэмээх уран бүтээлийг өргөн барья.
гэж үр цаг шиг чимээ харцаараа зүрхэн минь хайр гэрэл туусан чимээ хайрыг амлуулж жаргал бэлгэлсэн чимээ халуухан сэтгэлээ ичин мэрч нээсэн чимээ миний хайр